Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хаян Хэрвагийн Амгаланбаатар. Хаян Хэрвагт Амгаланбаатар миний бие Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Өнгөрсөн 2 их хурлаар та бүхнийхээ итгэлийг авч Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллалаа. Энэ хугацаанд Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны үйл ажиллагааг манлайлан удирдах, олон мянган гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах ийм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг та бүхэн маань надад олгож ажилласан. Энэ хугацаанд Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны хөгжлийн зорилт, Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны дөрмийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахын төлөө та бүхнийхээ идэвхтэй дэмжлэг, оролцоотойгоор олон ажлуудыг хийж чадсан гэж би дүгнж явдаг. Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны 23 дугаар их хурлын хүрээнд Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны ерөнхийлөгчд Хаян Хэрвагт Амгаланбаатар миний бие дахин нэрээ дэвшүүлж та бүхнийхээ итгэлийг алдахгүй олон ажлыг та бүхнийхээ идэвхтэй оролцоо манлайлалаар бид хэрэгжүүлнэ гэдгээ та бүхэндээ илэрхийлэхэд таатай байна. Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд та бүхнийхээ итгэлийг алдахгүйгээр Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны дүрм, Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын бусад хөдөлмөр нийгмийн хамгааллын холбогдох хууль тогтоомжуудыг шанд баримтлан ажиллах болно. Миний мөрийн хөтөлбөр дотор гол анхаарал татах, та бүхэндээ танилцуулах зүйл бол Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны дотоод гадаадад төлөөлөх энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө би бүхэл хүч чадлаа дайшлан ажиллах болно. Монгол улсад нийгмийн түншлийг хөгжүүлэх замаар эвлэлд нэгдсэн гишүүд болон иргэдийн аж амьдралыг сайжруулах, ажлын баталгааг бий болгох замаар тэдний цалин орлого, амьдралын чанарыг сайжруулахад би Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны идэвхтэн сонгуультан ахын дүүс та бүхэнтэйгээ нэгт хамтран ажиллаж та бүхнийхээ бүхэл тэмцлийн болон бүхэл үйл ажиллагааг түүчээлэн төлөөлж та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн хамгаалж ажиллах болно. Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны өмнө тулгамдсан маш олон асуудал байна. Төрийн үйлчилгээний салбарт ажиллагчдын ажлын байрны баталгаа алдагдах, тэднийг хувийн хвшил буюу гэрээт ажилтнаар ажилуулах ийм шийдвэрийг саяхан гаргаж олон мянган үйлчилгээний ажилтнууд бухимдаж эсэргүүцлээ улс орон даяар илэрхийлж байгаа энэ цаг үед Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны ээлжид 23 дугаар их хурл болж байна. Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооноос өнөөдөр Монгол улсын засгийн газар ерөнхий сайд мэдээлэл шаардлагыг хүргүүллээ. Төрийн үйлчилгээг ард иргэдтэй хүргэх ийм ариун нандин хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нуруунд дээрээ үрж яваа төрийн үйлчилгээний 98 мянган ажилтнуудаа төлөө би тууштай үйл ажиллагаа явуулах болно. Тэдний ажлын байрны баталгааг хангах, тэдний цалин орлого, нийгмийн хамгааллыг өмнөх хүрсэн түвшингээс дордуулахгүй улам сайжруулахын төлөө ажиллах болно. Түүнээс гадна Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбоонд эвлэлд нэгдсэн нийт гишүүн байгууллагуудаа Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны үйл ажиллагааг ядгууртай бос тэгш хүртээж, тэгш хандаж Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны дөрмийн хүрээнд хамтарсан тэмцлийн болон бусад компанид ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах болно. Ер нь Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны үйл ажиллагааны гол амин чухал зорилтын 1-р ээлжинд иргэдийнхаа цалин орлого, Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг эрс дээшлүүлэх асуудал тавигдана. 2-р хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлд Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны тавих хяналтыг эрс сайжруулна. Шинээр батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны нийт гишүүн байгууллага гишүүдэд маш том үүрэг хариуцлагыг ногдуулж байна. Бид цалин орлого, ажлын байрныхаа баталгааг хадгалж, хамгаалж, сайжруулахын төлөө бид төрөл бүрийн шаардлага, жагсаал цуглаан, ажил аюултыг хуулийн хүрээнд зохион байгуулахаас гадна бид хамтын гэрээ хэлцээрээр дамжуулж олон асуудлыг шийдвэрлэх боломж, шинэ хуулийн өөрчлөлт та бидэнд боломж олголоо. Иймд үйлдвэрчдийн эвлэлүүдийн дотоод зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, ажлын сахилга хариуцлагыг хамтдаа эрс дээшлүүлэхийг нийгэм үйлдвэрчдийн эвлэлийн гишүүд маань шаардж байна. Ийм учраас
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө би амжилттай биелүүлнэ гэдгээ та бүхэндээ илэрхийлье. Олон чухал зорилтуудыг бид шинчлэн мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулж та бүхэндээ дуулгана. Энэхүү мөрийн хөтөлбөрөө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дөрмийн хүрээнд нухацтай наривчлан хэлэлцүүлж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны эх 4 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө болгон та бүхэндээ хамтарч хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлье. Ингээд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Хаян Хиравагтай Амгаланбаатар миний нэр дэвших энэ саналыг дэмжиж өгөхийг уриалж байна. Та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хаян Хирвагийн Амгаланбаатар